амьдрал өөрөө шаардж байна. Иргэжлөө бол арчсан нийгмийн эрүүл агаар билээ. Монгол Улсын хурлын 2026 оны хаврын ээлжид чуулган нээлттэй хэлээ. Чуулганы нээлтийн хуралдаанд Монгол Улсын ерөнхийлөгч, ерөнхий сайд, үндсэн хуулийн цэцгийн дарга, улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч, улсын ерөнхий прокурор, засгийн газрын гишүүд, ерөнхийлөгчийн тамирын газрын дарга, нийслэл болон улсын их хурлд ажиллаа шууд тайлгандаг байгууллагуудын удирдлага, Монгол Улсад суугаад дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагын суурин төлөөлөгчийн газрын тэргүүнүүд өргөдөн оролцлоо. Мөн улсын их хурлын чуулганы нээлтэнд анх удаа иргэдийн төлөөллийг урьж оролцуулснараа онцлогтой байлаа. Улсын хурлын дарга чуулганы нээлтэнд хэлсэн үгэндээ 119 суудаа хуралдсан чуулгандаа сууж сонгогчдод төлөөлөх үндсэн ажлын цагийнхаа 81%-ийг тасалсан хууль тогтоогч байгаа цагт парламентын нэр хүнд итгэл дархлаа сулрна гэдгийг тодтоглоо. Бизнес эрхлэхэд учруулдаг захиргааны дарамтыг бууруулах, тогтвортой байдлыг нь хамгаалах, зөвшөөрлийн хүчинтэй хугацааг уртасгах, зарим төрлийн энгийн зөвшөөрөл мэдээллийг төрөөс салгаж мэргэжлийн холбоодод шилжүүлэх энэ хууль төрийн хүнд сурталыг бууруулах хандлагын дорвитой өөрчлөлтийн эхлэл болно гэдэгт итгэл төгс байна. 2. Зөвшөөрлийн тогтолцоог буруу биш зөв болгоход эдийн засгийн эрх чөлөөний хууль, төлбөрийн чадваргүйдлийн хууль, арилжааны тухай хууль, эрчим хүчний тухай хууль, нийтийн өмчийн тухай хууль, төрийн болон орон нутгийн өмчит компани бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хууль, татварын багц хуулийг цогцоор нь шинжилж хөрөнгө оруулалтанд тулгарч байгаа хууль тогтоомжийн давхардл хийдлийг арилгах шаардлагатайг баялаг бүтээгчид, бизнес эрхлэгчид өөрийнхөө хөлс хүчээр ахуй амьдралаа өөд татах хүсэлтэд хэн бүхэн хүсэж байгааг анхаарал авч үзэх ёстой. 3. Хувийн хвшлийн эрх зүйн байдлыг дордуулдаггүй, төр гиндүүлж шийдвэр гаргаж, гинэт эргэж буцаж, орон зай, зах зээл, бизнес төлөвлөгөө зорилтыг нураадаггүй, хөрөнгө оруулагчдыг урьж авчирч хаад хөөж явуулдаггүй байхыг хуульчлан хөгжил дэвшлийн түлш болсон хөрөнгө оруулалтыг дуудаж дэмжих нэн шаардлагатай байна. Чөлөөтэй бизнес эрхлэх эрх зүйн орчин боловсронгуй болгож, хувийн өмч хөрөнгө оруулалтыг хуульчлан хамгаалж, хуулиас давсан дүрм журам гаргахыг хориглож, төрийн бүх шатны шийдвэр эдийн засгийн утга агуулга дээр үндэслэх нь хөрөнгө оруулалтыг өрн дуудах үндэс суурь юм а. Иймд хувийн өмч хөрөнгө бизнест халдан түрэмгийлдэг байдлыг тасан зогсоож, хөрөнгө оруулагчид хувийн хвшил иргэдтэй ээлтэй хөрөнгө оруулалтын тухай хуулийн өөрчлөлтийг яаралтай батлах шаардлагатай байна. Монгол Улсын их хурлын 2026 оны хаврын ээлж чуулган нээснийг мэдэгдэе. Улсын их хурлын бүрэн эрхийн хугацаа талдаа орсон. Дэлхийн техник хурцтмал байдлаар төрийн хүнд сурталаас иргэн хувийн хвшлийг чөлөөлөх шаардлага, авилгын эсрэг бодлого, үйл ажиллагаанд бодиттой өөрчлөлт гарах, эдийн засгийн өөрчлөлтийг өрхийн хаалгаар оруулах зорилгодоо тууштай байж, үндэсний эрх ашгаа эрхэмлэн мэргэжлийн мэтгэлцээ өрнүүлж, олон ургалч үйлчлэлийг уралдуулан өндөр хариуцлагатай ажиллахыг парламент дахь улс төрийн нам эвслийн бүлгүүд гишүүдээсээ хүссэн юм а.